За сайн байцгаана үзэгчдээ та бүхнийхээ нөрөөний ямар амгалан айлтг мэдчлээ. За TV10-аас та бүхэндээ бэлтгэн өргөдөг Зангиатай ярилцлага нэвтрүүлэг энэ удаагийн дугаар Хинтээ аймгийн Дархан сумаас үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За Дархан сум бол нийслэл Улаанбаатар хотоос 300 км Эрдэнэсний Чонми одоо төрсөн нутаг гэдгээр нь төмөө олон мэднэ. За тэгэхээр бид хүн хүлгийн жолоо яагаад ийшээ залах болсон бэ гэвэл за өнөөдөр Дархан суманд залуучуудад үлгэр шишээ олж байгаа. За өрхийн аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээг одоо өөрийн биеэрээ бусдад үлгэрлэн харуулж байгаа. За иргэдийн урлын төлөөлөгч Арслан намын дарга одоо Батбол тэгээд хүнтэй бид хүн холбогдсон байгаа. За тэгэхээр мэдээж бид хүн Дархан сумын одоо талаар за мөн одоо Батболтын хийж байгаа ажил за мөн улс төр гээд олон сэдвийн хүрээнд энэхүү ярилцлага маань бол өрнөн. Тэгэхээр илүү бас сонирхолтой болно. Та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамт угаараа. За бид бүхэн бол Батболттой бас холбоо барьсан байгаа. Ингээд бүгдээрээ дотогш ороод хамтдаа одоо зочдтойгоо уулзъя. Сайн. За сайхан зочно. За юуны өмнөөс орилго хүлээж аваад нэвтрүүлэгт оролцох болсон бас танд талархал илэрхийлье. За баярлалаа. За тэгэхээр за За таны ажил төрөл тавлаг сайхан уу? Тавлаг сайхан. Төлөөлөгчийн ажлыг хийгээд хажууд нь малчнаа хийгээд сумын намын даргын ажлыг бас хийгээд тэгээд явж байна да. Тэгэхээр TV10 телевизэн Зангиатай ярилцлага гэдэг нэвтрүүлэг хийдэг. За мэдээж улс төр олон сэдвийн хүрээнд бас ярилцлага өрнөдөг, халуухан ярилцлага өрнөдөг байгаа. Тэгэхээр та бас мэдээж нэвтрүүлгийн орилго хүлээж аваад бид нарыг бас хүлээж авсанд бас юуны өмнө талархал илэрхийлье. За та бүхэнд бас баярлалаа. Өнөөдөр Дархан нутагт маань ирээд бас Дархан нутгийн өмнө сайн зүйлтэй. Бас магадгүй улс төр явж байгаа чинь болохгүй зүйлтэй ингээд танилцаад олон түмэнд хүргээд олон түмэн маань мэлмигэрээ шүүгээд ингээд явах хаа гэж бодож байгаа. Дархан асууч одоо Чонмын Эрдэнэсний Чонмын төрсөн нутаг гэдгээр төмөө олон сайн мэдээд байна. Тэ. Энэ хүний эрх хэрэгчлөөний дууч Эрдэнэсний Чонм гэдэг хүн Бэлэг танхаа ярган нэрч энэ хүний бол одоо төрсөн нутаг нь. Энэ хүн амьдрал уран бүтээлхээ гараад Дархан нутгаас эхэлж энд л одоо юу гэдгийг олон жил амьдарч ажиллаж явсан ийм л гайхалтай бүтээч хүн байдаг. Тэгээ энэ хүний бол төрсөн нутаг. Би өөрөө бас одоо юу гэдгийг тодтогоо талих юм бол төрсөн багийнх нь одоо бидээс нэг багийн хоёр л гэж ярьдаг юм да. Тэгж л явдаг байсан. Дархан сумч одоо 2000 орчим иргэдтэй мэдээлэл бас. Тий, манайч нэг 1800 гаруй хүн амтай. 1800 гаруй хүн амтай. Ер нь бол 5 гушуун малтай. Хинтээ аймгийнхаа хэмжээнд бол тэмээгээр тэрхүүлдэг. Мэдээж өхөр хонь адуу бол мэдээж хэрэг байгаа. Ер нь бол нутгийн угуул иргэд гэх юм угуул иргэд түүнээс гадна одоо улс аймгаас шилжиж ирсэн улсууд бас нэлээд байдаг. Борон дэр сумтайгаа бас ойрхон байдаг учраас хүн аймгийнх нь одоо юу гэдгийг нэлээд хэсэг нь бас борон дэр сумын яриатай болчихсон ийм тохиолдол байдаг. Ер нь Дархан сум маань бол үүсгэн байгуулагдаад одоо нэг 97 жилийн хойг үзээд явж байна. Энэ хугацаанд бол олон сайхан улсуудын сумын нутгийг удирдах бидэнд бас өдөө зэрэгтэй баян сайхан байгальтай одоо олон уул уурхай ажлаад явж байгаа. Борон дэрийн баяжуулах үйлдвэр гэдгийг борон дэрийн уурхай гэдгийг бол Дархан сум бол өөрийнхөө нутаг дэвсгэр дээр үйл ажиллагааг нь явуулж одоо бүр сум болгож тусна гаргаж одоо ингээд тусдаа засаг захиргааны нэгж болоод хүртэл явж байгаа жишээ нь. Бас энэ заримдаа бас нэг эмзэгэлдэг зүйл байдгийн. Би өөрөө юу гэхээр өөрөө малчны хүүхэд уул уурхай тал маань нэлээд төлхөө яваад шиг санагдаад байдаг. Энд дээр жоохон эмзэгэлж хаяа. Энэ дэлгэгчдийн сандал дээр энэ би энд суудгийн тэгээд хаяа эсрэг санал өгнө. Хаяа бас энэ сум орнуудагт хэрэгтэй болов гэд бас нэг дэмжиж гисэн хүмүүсээ бас дэмжиж явна. Ингээд сууж байдаг да. За хоёулаа өнөөдөр ярилцлага бол мэдээж олон сэдвийн хүрээнд өрнө. Тэгэхээр би танд бас нэвтрүүлгийн өмнө хэлсэн улс төр нийгэм одоо өөрийн хувь амьдрал те олон сэдвийн хүрээнд өрнө. Тэгэхээр та аль болох бас нээлттэй байгаа. Дүнэн мөнөөр нь бас одоо хариулаад нэвтрүүлэгтээ бас оролцсон байх гэдэгт би бол итгэлтэй.
За баярлалаа. Тэгэл яах вэ? За. Дархан нутгийн маань малчид төрдөө итгэж 65 өнөг хүлээсэн байхгүй. Харамсалтай нь одоо энийгээ л хийхгүй хүч дүрээд явагддаг. Өөрийнхөө зардлаар тэр зүйлийг олж авч чадахгүй ийм төслийг бичсэн байна. Энэ бол өөрөө Монголын төрийн хамгийн том алдаа. Бид чинь нэг тендер бодлуулах юм бол төрийн албанд 10 жил ажиллах эрхээ асуулнаа гэдээ айдаг. Би нутаг орноо хөгжүүлж цаашаа явах ёстой болохоос би улсыг хөгжүүлнэ гэдээ Улаанбаатар суугаад байж болохгүй шүү дээ. За тэгэхээр таны хувьд Хинтээ аймгийн Дархан сумын иргэ. Нутаг өснийхэн талаар нэг хэлээ сайхан хэлээ. Тэгээ манай аав ээж хоёулаа бол энэ Дархан нутгийн унаган хүмүүс. Тэгээ би Дархан нутагт л өсч төрсөн. Ийм л энэ Дархан нутагтай хүн холбоотой. Энэ Дархан хөтөлбөр Монгол улсын хаан Хинтээ нутагтай хүн холбоотой юм хүн байна. Дархан нутаг маань өөр их баялаг сайхан төвхтэй л дээ. Юу гэхээр Эрдэнэсний Чоным гэдэг хүн Хинтээ аймгийн Дархан суманд төрсөн. Энэ хүн бол ардчлалын оюун санааны одоо юу гэдгийг дуучна байсан юм байна. Хүний эрх хэрэгчлөө гэдэг зүйлийг тунхаглаж эрхчлөөний хөдлөө тууштай тэмцсэн бол Эрдэнэсний Чоным. Тэгсэн зөвхөн өөрийнхөө эрхчлөөний төлөө биш энэ Монголын ард түмний эрхчлөөний төлөө тууштай тэмцсэн гэж боддог. Энийг нь үнэлээд Монголын ардсан хувьсгалын Монголын ардсан холбооны анхны баталгаыг 01 дугаартай олгосон байдаг. Эрдэнэсний Чоным гэдэг хүнд Монголын ардсан намын анхны баталгаыг бас 01 дугаартай олгосон байдаг. Дархан нутгаас маань бас анхны хөдөө аж ахуйн өмч хөгжлөл явагдаж социалист тогтолцоо бүрэн задарч унсан гэж түүхэндээ үздэг. Тэгэхээр яалтчгүй энэ ардчлалын төлөө дуурдаг, ардчлалын төлөө бас нэг манлайж оролцсон ийм хүмүүсийн үр хоочнд би яалтчгүй энэ ардчлалын амийн сүнс бол явж байгаа гэж боддог. Тэгэд ардчлал байгаагийн илэрхийлэл нь өөрөө юу л та. Би чиг чаг хийсэн эндийн олон юм ярина л та. Тэгэд одоо энэ илэрхийлэл нь ахгүй юу. Тэгээ хонхны дууг энэ сайхан дууг дуулаад энэ залуучууд Чонимын шүлгийг уншаад тэмцэж байгаад ардсан хувьсгал гэдэг зүйлийг анх авчирч ирсэн. Одоо анхны хөдөө аж ахуйн өмч хөгжлөл гэдэг зүйлийг Дархан нутгаас хийж энэ анхны хөдөө аж ахуйн өмч хөгжлөлийг хийснээр социалист тогтолцоо бүрэн задарч унсан гэж түүхэндээ үздэг. Тэгэхээр энэ Дархан нутгийнхан бол анхны хувьсгалыг өөрсдөө хийж гисэн юм. Энэ тогтолцоог өөрөө бүрэн задарч унахад үнэтэй хувь нэмэр оруулчихсан. Одоо тэдэнд үнэтэй хувь нэмэр оруулахад Дархан нутгийн одоо нэгдэл нийгэм тарна гэдээ байж хад уралд нь оролцож исэн усууд одоо Дархан нутагт маань мэд сэрүүн сайхан амьдраад үр хөвгтөрээ одоо сайн байж байна. Тэн дээр үг хэлж байсан усуудын түүхэнд дурдтгал бол бас одоо манай анхны одоо тэр нэгдлийн дарга байсан Тэрвиш гэдэг хүний дурдтгал дээр бол байж байдаг. Тэгээ тэрийг бас уншиж судлаад сонирхоод бас хүүхэд залуу байсан бас огшоод баярлаад явж байсан. Бид бас энэ одоо эрхчлөө гэдэг зүйлийг бий болгоод үндсэндээ бол Монголын ард түмэн чинь 30 жил боллоо. Тэгээ хүний эрх хэрэгчлөөг дээдлсэн засаглал гэдэг зүйл байхгүй бол өнөөдөр цаашаа төсөөлөхөд хэцүү болчихсон. Бид бүх юмыг хүчээр шийдээд бүх юмыг одоо юу гэдгийг одоо эргээд нийгэмчлэнэ гэх юм бол Монголын ард түмэн задрахад дэлбэрэхэд бэлэн болцсон ийм сайхан одоо сэтгэл зүйтэйгээр ийм сайхан нутагч байна Дархан нутагт манайхан эндийн нутагт маань нутагч байна л би харж байгаа. Гэр бүлийн талаар яриад. Тэгээ манай гэр бүлийн Сүхбаатар аймгийн Мөнхаан сумынх. Тэгээ бас малчны хүүхэд. Тэгээ малчны хүүхэд. Бид хоёр ч одоо нэг хүү охин хоёртой. Тэгээ яг зөвхөн мөрөөдлийн баг. Хүү охин хоёртой ингээ сайхан амьдарч байна. Яг бид ч одоо 5 хушуу малтай. Манай хадмын дээр нэг тэмээ бүртгэлтэй байгаа. Тэгээ адуутай, өхөртэй. Манай хүн ч одоо цагуурийн байгууллагад ажиллаж байгаа. Тэгээ манай хүн яг цагуурийн байгууллагад ажиллаад энэ жилийн хувьд бол айхтар өхөр малаа авчир сааж чадаагүй байж байна. Тэгээд манай хүн ч өөрөө цагаан идэгээ сайхан боловсруулчихна. Сумандаа бас сүү тараг хэрэгтэйгээс уусуудаа сүү таргийг хүргээд өгчихнэ. Би чаяа бас нэг морь малаа унаад би өөрөө хоноо аваад ирдээ. Би өөрөө малтай байх сайхан шүү дээ. Гатанда ёстой чаг их малтай байх сайхан. Нөгөө үеийг хараад баясаад байж идэх. Энэ сайхан талдаа бичээгээд явж идэх. За тэгэхээр ер нь сум орон нутагт бол одоо бизнес эрхлэн за үйл ажиллагаа өрхийн аж ахуй эрхлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэнэ гэдэг бол нэлээд хүндрэлтэй байдаг. Тэгэхээр таны хувьд залууны хувьд бас сум орон нутагт үлгэр жишээ болоод яг энэ ажлыг бол эрчимтэй хийж байгаа хүний нэгэ. Тэгэхээр та бас яг энэ гарц гаргалгааг ер нь хэрхэн харж байна? Ер нь өрхийн аж ахуйг эрхлэхэд та хэрхэн яаж хэлж ийсэн бэ? Тэгээ яг анх бол ингэж л эхэлж өөрийнхөө хөрөнгөөр л эхэлж байсан. Тэгээ яг нэмэл ер нь бол суманд бол ийм боломж бол аюул өндөр байгаа. Тэр зэмээ Дархан сумын хувьд бол гахаа аж ахуй эрхлээд явах ийм боломж байдаг. Гахаа аж ахуй маань хамгийн гол асуудал бол хоол тэжээлийн асуудлаа шийдэх хэрэгтэй байдаг. Өнөөдөр гахаа аж ахуй эрхэлж байгаа улсууд маань ягаад ингээд Улаанбаатар хот орчинд ингээд дампуураад байна гэхээр зарим нэг нь орлого муутай байгаад байна гэхээр өнөөдөр хоолныхаа асуудлыг шийдэж чадаагүй.
гахаа өсөд ирэхийг алдад нэлээд бас арчилгаа тордлогоо хоолунд нэлээд шаардаж эхэлдэг. Эндээ бол нэлээд төрөлддөг юм болов уу гэж би боддог. Манай Дархан сумын хувьд бол өнөөдөр 2 одоо малын ядалгааны цэгтэй. Малын ядалгааны цэгээс маань гарч байгаа хаягд бол өөрөө одоо яалтчгүй нэг гахааны хоол байдаг байхгүй. Тэгэхээр би одоо яг энэ аж ахуйг эрхлээд нутгийн сайхан залуучуудад бас хэлдэг. Яг энэ залуу одоо ингээд гахаа аж ахуй эрхлээд явж байна. Одоо энэ их боломжийн юм байна шүү. Намайг анх гахаанд оруулж исэн Даш намын үлзий сайхан гэ залуу найз маань байдаг. Гахаа их боломжийн юм байна гэж ярьж исэн. Эргээд энэ залууга би өөрийн бас гахаанд оруулсан байна. Тэгээ ингээд зөвлөгт суманд бас дагуулж очиж гахаа махааг нь үзүүлж энэ их боломжийн юм зах зээлийн ханш ус байна гэж тийм ээ. Үйлдвэрлэх байдал нь бас боломжийн юм байна гэж анх бас гахаанд оруулж исэн. Ер нь бол би ганцаараа энэ Дархан суманд гахаатай байхтай гол нь биш. Энэ нутгийн улсууд бас энэ аж ахуйг айгүй бүрэн дэмжлэг авч явах хэрэгтэй. Хамгийн гол асуудал бол залуучуудад дээр юу тулгарх вэ гэхээр байрны л асуудал тулгар. Тэрнээс гахааны өөрийнх нь өртөг бол бас харьцангуй гайгүй шүү дээ. Бас гахаатай болоё гэж байгаа улсууд бас тоорог нэг 100 мянгаас 200 мянга дээр авчих боломжтой. Би нэг таны хувьд бас гайхаж байна л да. Дархан сумын арслан намын дарга. Тий. Сумынхан иргэдийн урлын төлөөлөгч. Тий, би тэгээд ийм албан тушаалтай хүн гахаа хариулаа явж идэг. Ер нь залуучууд маань энэ ажлаас ер нь нэлээд цэрвдэн шүү дээ. Цэрвдэн. Би сумын орлогч байсан. Тэгээ цагтаа бас нэг удаа гэх юм уу улсын хурлд нэр дэвчээсэн. Гэтэ яг энэ бол өөрөө юу гэсэн үг вэ гэхээр хүн ажлыг голж болдог. Ажил хүний голдог. Тэгэхээр хүн нөгөө талдаа гахаа гэдэг зүйл чинь өөрөө өсөлт хурдантай. Тодорхой хэмжээний ашиг өндөртэй. Ийм болохоор нөгөө талдаа би өөрөө ахуйгаа босгох гэсэн энэ орлого маань бол энэ. Ямар нэгэн байдлаар төр гэдэг юм уу илүү дутуу хараад төрөөс нөө тэр умтан болчлоо гэж хүмүүс их шүүмжилдэг шүү дээ. Ийм зүйлийг эрэлхийлэхээс илүүтэйгээр ард түмнийхээ нүдэн дээр нь ахуй гэдэг зүйлийгээ босгоод нэг салбарыг хөдөө аж ахуйн энэ салбарыг туслах аж ахуйг босгож ирэх нь миний одоо үүрэг гэж үзээд явсан. Зөвхөн гахаагаар эхэлж ирсэн үг бол бас үгүй. Гахаанаас өмнө бас дахиад аж ахуй гэдгийг бас сонирхож үзээж одоо энд харагдаж байгаа энэ улаан байшин энд ингээд анх 100 дахиад авч ирсэн. 100 дахиад аваад өндөглүүлнэ гэж үзээ авчихсан чинь би өөрөөс жоохон дуршлаг байхгүй ч бизнесийн дуршлаг. Нөгөө талдаа шууд ашгаа бодож ирсэн. Залуучууд бол тэгдэг байхгүй. Ихэнх нь төрөөж ашгаа боддог. Тэгсэн чинь тэнд ямар эрсдэл гарсан бэ гэхээр өндөглөдөг дахиа маань өндөглөгчийн тэжээл иддэг. Өндөглөгчийн тэжээл нь Улаанбаатар хотод байдаг 5 шар гэдэг газар байдаг. Нарантуул дээр байдаг юм байна. Ингээдлээд нөө тэжээлийн маань авчирж өгөх хүн айгүй ховор болчихсон. Нөгөө талаараа би өөрөө бас туршлага дутаад өндөглөхөө болчихсон тийм одоо юу гэдгийг насжилт явагдчихсан тийм дахиаг худалдаад авсан байсан. Энэ бол өөр айгүй тийм сонирхолтой мөртлөө их сургамжтай зүйл л дээ. Эргээд энэ бизнес өөрөө тодорхой хэмжээнд ингээд дампуураад ард нь би шууд гахаатай болсон баг. Гахаа аж ахуйтай бол энэ туслах аж ахуй чинь ууланд тоотой цөөхөн шүү дээ. Гахаа их боломжийн байна гэдэг энэ одоо нэг жил гарan баг 2 жил болж байна да. Гахаа аж ахуй гэдэг чинь их боломжийн байна гэж хараад явж байгаа. Энийг бас ерөнхийдөө манай ардсан намч одоо юу яасан шүү дээ. Улсын хэмжээнд мөрийн хөтөлбөрийн санал асуулга гэж авсан. Ингээд мөрийн хөтөлбөрийн санал асуулгандаа бас яг ингээд бойн ядалгааны малын ядалгааны цэгтэй эсвэл тариа буудаа ургадаг гахаан тэжээлийг шийдэх боломжтой газруудад гахаа аж ахуйг бол зөвхөн дэмжиж өгөх хэрэгтэй байна гэдэг мөрийн хөтөлбөрт суулгуулж ирсэн. Тэгэхээр Дархан сумч одоо 1000 гаруй өмтэй байна. 1850-60 тоннтой. Тэгэхээр ингээд бодоод үзэхэд ерөнхийдөө төрийн албаа агшнэр байна. За тэгээд хувийн байгууллагт ажиллаж байгаа хүмүүс байна. Малчид байна. За ингээд бол энэ хүмүүс бол өрхийн санхүүтэй бол ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүй одоо амьдрал нь үргэлжилж байна л та. Тэгэхээр яг ингээд зүгээр нэг жирийн иргэд бизнес эрхлэе те жижиг дунд үйлдвэрлэл эрхлэе, өрхийн аж ахуй эрхлэе гэхлээр ер нь тулгамддаг асуудал юу вэ? Ер нь таны хувьд бас иргэдийн урлын төлөөлөгч танд хандах байдал, сумдаа хандах байдал ер нь хэр байд юм бэ? Итгэх ер нь хэр вэ? Ер нь бол мөнгө цаасны хүрэлцээ бол боломжийн байдаг шүү дээ. Энийгээ бид нөр яг зөв улсуудаа дэмжиж, яг аж ахуй эрхлэх гэж байгаа улсуудаа дэмжихгүй бол одоо юу гэдгийг гахаа аж ахуй эрхлэнэг ангуутаа өөр адуу мал худалдаад авчдаг ч гэдэг юм уу. Эсвэл дэлгүүр худалдаад авчдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд байгаад байдаг. Бууз баншны үйлдвэр байгуулна гэдэг өөрөө баашин бариад дотор нь ороо суучдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудал байгаад байдаг юм аа. Тэгэхээр нөгөө талдаа залуучууд маань юун дээр алддаг вэ гэхээр нөө бизнес төсөл бичихтэй асар их эдийн засгийн алдагталтай эргэж нэг өөрийнхөө зардлаар тэр зүйлийг олж авч чадахгүй ийм төслийг бичсэн байдаг. Тэгээ би өөрөө сумын орлогч байхдаа яг одоо энэ одоо сум хөгжүүлэх сан жижиг дунд бизнесийг дэмжих сангийн одоо ажлын хэсгийг ахлаад ажиллаж ирсэн. Тэгээд эндээс бас нэг зүйлийг ингээ харж хахад 11 төсөл ингээ Дархан сумын хэмжээнд ирж ирсэн. 11 төслөөс нэг хэн төсөл бизнесийн төсөл байсан байхгүй. Бусд нь болохоор юу байсан бэ гэхээр зөвхөн одоо мал аж ахуй ингээд өсгөх, мал аж ахуйгаа нэмэгдүүлэх
Эсвэл малтай болох гэсэн ийм төслүүд байсан. Тэгээ энэ өөрөө яг чиглэл нь зөвхөн малтай болгоод явах юм бол дархан сум дахиад үйлдвэрлэл хөгжихгүй энэ хэдэн жилийн хугацаанд нэг юу гэдгийг туслах ажгүй хөгжихгүй ингээ явчих байхгүй. Тийм учраас энэ эрсдлээс бид нөр цэрвж байсан. Нөгөө талаа энэ дээр бас мал аж ахуй гэж орж ирэхтэй үхрээр орж ирдэг. Үхрийн аж ахуй одоо сүүний чиглэлийн үхэр, махны чиглэлийн үхэр гэж орж ирдэг төсөл бичиж байгаа усуд маань ихэнх. Нөгөө тал нь хонь ярьдаг. Одоо хонь худалдаж аав, тэдний хоньтой болно, одоо шүлний хоньтой болно гэж гэдэг юм уу. Энийг эргэлтүүлээд ингэж төлнө гэдэг. Тэр нь яагаад гэхээр өөрөө нөгөө хоньоо зах зээл борлуулахаас нааш зээлийнхаа төслийг төлж одоо мөнгөө төлж чадахгүй хэмжээний алдагдaltaй байж байдаг байхгүй. Тэгээ би энийг бас хараад хит хэдэн залуучуудад бас нэг ямаачин коуч гэдэг юм уу. Ямааны чиглэлээр төслийг бичиж өгч ирсэн. Ямааны чиглэлийн төслийг бичиж өгөөд ямаа маань магадгүй нэг 2-3 жилийн хугацаанд ноолорынхаа ашгаар эргээд үндсэн зээлээ төлж байна. Тий, ямаа маань өөрөө цөм сүрэг нь хэвээрээ байж байдаг. Энийг бас олон хараад бас ямаагаар зөвхөн аж ахуй хөтөлбөрт хамрагддаг энэ төр бас ухамсартай залуучууд бол дархан сумд бол байдаг. Хөдөлмөр хүний бүтээдэг гэдэгтээ та хэр санал нийлэх? Яг ер нь бол янз янз зээл хөдөлмөр байдаг байх. Өөрөө хөдөлмөрийн боол болж болохгүй. Хаяа би өөрийгөө бас боддог л хэд их ингээд юу л хутгалдаад байгаа юм биш угаа гэд. Тэгэхдээ яг зүгээр хүн өөрөө ахуйгаа босгож ижил босцоо одоо юу гэдгийг тэрийгэ тэлжиж тэгжиж нэмж ажиллах хүчин авна гэхээс биш Батуул гэдэг хүн юуны тохон төрөлгөөнийх дарга болох гээд юуны тохон төрөлгөөнийг бизнесийн одоо захирал болох гээд шаардлага байхгүй юу. Өнөөдөр бол миний хөдөлмөр хийх ёстойноос би ийж давхилзэж байна. Өнөөдөр 33 одоо нэлээд хэдэн жилийн өмнө хэдэн хөөхтөө сонгуульд орж исэн гэж бол одоо 33 насыг хүрээд 34 насыг хүрээд 40 хүрэх гээд явж байна. Тэгэхээр ямар ч хэлсэн бол өнөөдөр өнөө маргааштай бол миний давхилж жоох нас бахал гэж бодож байгаа. Дархан нутгийн маань малчид төрдөө итгэж 65 оног хүлээсэн байхгүй. Харамсалтай нь одоо энийгээ л хийхгүй хүч дүрээд явагддаг. Өөрийнхөө зардлаар тэр зүйлийг олж авч чадахгүй ийм төслийг бичсэн байна. Энэ бол өөрөө Монголын төрийн хамгийн том алдаа. Бид чинь нэг тендер бодлуулах юм бол төрийн албанд 10 жил ажиллах эрхээ асуулнаа гэдээ айдаг. Би нутаг орноо хөгжүүлж цаашаа явах ёстой болохоос би улсыг хөгжүүлнэ гэдээ Улаанбаатар суугаад байж болохгүй шүү дээ. Таны хувьд сумынхаа иргэдийн урлын төлөөлөгч Арслан намын дарга. Ер нь хүмүүс одоо нэг юм ярьдаг болчлаа л да. Арслал өнөөдөр яг иргэдэд юу гэсэн бэ? Арслан нам өнөөдөр юу хийсэн бэ гэдэг нэг хэсэг бүлэг хүмүүс байна л да. Тэгэхээр сумын хэмжээнд авч үзье. Ардчлал өнөөдөр дархан суманд яг юу гэсэн бэ? Ардчлал намайг хүснээр амьдрах хэрэгчлөөг маань өгсөн. Би өнөөдөр гахаа хариулж явна уу, мал хариулж явна уу? Эсвэл улс төрийн сонгуульд нэр дэвшнэ үгүй юу гэдэг энэ хэрэгчлөөг маань өгсөн. Мянган малтай болцоход магадгүй тал дүүрэн бэлчээгээ сууж байна уу? Эсвэл 5 малгүй магадгүй нэг өөрөө бусдын ажлыг гүйцэтгээд ингээд ажиллах уу, амьдраад явах уу гэдэг энэ хэрэгчлөөг өгсөн байхгүй. Арчлалаас өөр илүү зүйлийг хүсэж өрдөө хэрэг байхгүй. Арчлал хүнд зүгээр цалин өгдөг. Арчлал одоо зах зээлийнхаа шалгуур, зах зээлийнхаа зарчмаар л явдаг. Би өнөөдөр арчлалынхаа буйнаар тодорхой хэмжээний гахааны аж ахуйтай боллоо. Аав ээжийн буйнаар бас хэдэн хонь ямаатай мал аж ахуйтай. Аав ээжийн буян гэхээсээ илүү бас арчлалын буян. Одоо нэг ингээд тарж явах чинь хүүхдийнх нь одоо тоогоор л ингээд мал өгсөн шүү дээ. Энийг л аав ээж маань сайхан өсгөж үржүүлээд биднийг тэжээгээд тэрний буйнаар өнөөдөр бид өөрсдөө сайхан мал аж ахуйтай. Би бас одоо зөвхөн гахаа аж ахуйгаас гадна Сүхбаатарын баян дэлгэр урагшлалтай ямаануудыг бас цөм сүрэг үүсгэж тэндээс судалдаж авдаг. Одоо мөн ухан Сүхбаатарын баян дэлгэрээс тавьсан. Өөрийн манай дархан нутгийн ямаач болохоор гашраа улаан ямаа гэж бас ноолуурын чиглэлийн юм улаан ямаатай. Энийг би ерөнхийдөө нэг харьцуулах маягаар бас нэг 2 жил хэртэ малалж байна. Харьцуулаад үзэхэд яг баян дэлгэр улаан ямаа бол анхандаа борлон байхдаа магадгүй нутаг солиод тэгжээж болох юм. Гарц жоохон муу байсан. Одоо бүдүүрч ирэхлээр бас ноолуурын гарцсан жоохон нэмэгдэж байна. Тэгээ би бас энийг ингээд дуршиж үзээд бас энэ өөрөө ямаа гэдэг зүйлийг чинь би шүтдэг уншиштэй. Монголын ард түмний чинь тэр зам малчин төмний чинь одоо ганц орлогын их усүр нь өөрөө ямаа байдаг. Би дэлхийн ноолуурын зах зээлийнхаа 30% дангаараа хангаж байгаа. Тэгэхээр энэ одоо гэдэг Монголын улсын чинь хүн амынхын тодорхой хувийн ноолуураас энэ хөдөө аж ахуйгаас хамааралтай явж байгаа. Тэгэхээр бид энэ аж ахуйг одоо шүтгэхгүйгээр амьдарч ус болохгүй. Нөгөө талдаа ямааг бол их буруутгадаг л да хөрхий. Юу гэдэг вэ гэхээр бэлчээр талхалдаг. Хот хэвтрээ хөлдөөдөг. Ийм асуудлууд байдаг. Энэ бол яг бэлчээр тодорхой хэмжээнд мал эмчний идэж байгаа юм чинь багасгаж ил таараа, талхалж ил таараа. Энэ сүргийн бүтцийн 20% нь бол ямааг дээх нь үед манай хуучцуул барьдаг байсан.
Энэ юутай холбоотой вэ гэхээр хэвтэр бууцтай холбоотой байхгүй. Хэвтэр бууц гэдэг чинь одоо ямаа жоохон дарахлаараа шээс алдаж эхэлдэг. Шээс алдахлаараа хотоо өлдөгчдөг. Хотоо өлдөхлөөрөө бусад хонь малынхаа тарга хүчинд муугар нөлөөлдөг. Ийм асуудалтай байсан юм а. Түүнээс биш одоо юу гэдэг ямааг сүргийн бэлчээр тархалдаг гэдэг утгаараа сүргийн буцтын 20% барьдаг байсан уу энэ бол худлаа. А ямаа бол жишээ нь ингээд чимгэд идэх явчихдаг бас орчлоод. А харин хонь адуу хоёр бол ухаж буюу цавчиж иддэг. Би энийг бол өөрөө 2008 онд бас би өөр ингээд бас залуу би бас оюутны эдэмжлэгийн хурал энэ төр биш ихтгэл бичсэн л те. А ингээд явж байхдаа би тодорхой хэмжээнд ажиллаж байсан баг. Гэсэн чинь яалчгүй ингээд ногоон үндэс цугууж яхад хонь адуу хоёр цавчдаг. Ямаа бол нэг хоёр завчиж явахад хоньны 3 4 завчиж явах жишээ нэ. А тэгэхээр энэ зүйл бол энэ ташаа юм байна. Ташаа ойлголт юм байна. Тэгэхээр бид бас ямааныхаа тодорхой магадгүй энэ олон сайхан залуучуудыг зөвхөн нэг малжуулах хөтөлбөрийн гуудны сүүний чиглэлийн өхөр гэх юм уу тийм ээ сүүний зах зээл бол их ховор шүү дээ. Манайд ч хэцүү шүү дээ. А эсвэл хоньны чиглэлч гэдэг юм инквес илүүтэйгээр ямаагаараа явуулаад одоо дэмжлэг үзүүлээд олон сайхан залуучуудыг бас ямаатай болгох ийм боломж байгаа гэж боддог. Би альтернатив бас ярен дээрээ дурдж чинь эрдэм шинжилгээний хоролцож илтгэл одоо тавьж ирсэн тий. Би бас санаж байна. Та ч одоо Чингис хаан дээр сургууль тий. Чингис хаан дээр сургуулийн дарга байсан. Илтгэл тавьж ирсэн. Би бас санаж байна. Тэгэхээр ийм мундаг боловсон хүчин тий оюутан залуучуудын дуу хоолой болж бас олон асуудлуудыг хурцаар тавьж зарим асуудлыг нь бас шийдвэрлэж исэн тэр. Тэгэхээр ийм мундаг боловсон хүч яагаад энэ дархан сумд ирвэ? Мянган хүн амтай ийм хөдөө суурин газар. Залуучууд ер нь ихтэй сургуулаа төгсөөл төв суурин газар Улаанбаатар хотод ерөнхийдөө амьдрахыг илүү төвцдөг. Яг ингээд хараад байхад олон сайхан найзууд маань Улаанбаатар хотод байдаг л та. Энэ бол өөрөө бас боловсролын тогтолцооны тийм гажуудал байна гэж би харддаг юм. Одоо би өнөөдөр магадгүй Улаанбаатар хотод очиод амьдрах юм бол бас нэг яндан байхгүй. Нэг утаа. Нэг төвжрэл. Тийм асуудлууд гараад ирдэг. Тэгэхээр магадгүй Улаанбаатар хотод ингээд төгсгöd оюутны байгууллагт ингээд явхад олон сайхан найз нөхдөдтэй болдог. Оюутны байгууллагаар явхад одоо юу гэдэг юм багшийн дээдийн годмаар явж хаад тэр тусмаа таньдаг усуд их таардаг. Тэгээ энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр таньдаг улсууд их байна гэдэг чинь залуу улсууд тэндээ нутагших тийм боломж нь аягүй өндөрсчдөг. Тэгэхээр энэ зүйлийг энэ нүүдлийг энэ боловсрол дагсан энэ нүүдлийг бол одоо орон нутагт нь гаргах цаг болсон гэж би боддог. Зөвхөн өнөөдөр яг энийгээ би бас нотлохын тулд эргээд би энд ирээ зогсож байгаа байхгүй. Би өөрөө нутагтаа очиж амьдрах ёстой. Дархан нутгийн маань малчид төрдөө итгэж 65 өнөг хүлээсэн байхгүй. Харамсалтай нь одоо энийгээ л хийхгүй хүч түрээд яваад дээ. Өөрийнхөө зардлаар тэр зүйлийг олж авч чадахгүй ийм төслийг бичсэн байна. Энэ бол өөрөө Монголын төрийн хамгийн том алдаа. Бид чинь нэг тендер бодлуулах юм бол төрийн албанд 10 жил ажиллах эрхээ асуулнаа гэд айдаг. Би нутаг орноо хөгжүүлж цаашаа явах ёстой болохоос би улсыг хөгжүүлнэ гэд Улаанбаатар суугаад байж болохгүй шүү дээ. Орон нутагт ирээд яагаад улс төр орох болов? Улс төр сонирхох болов? Өөрийн мэдрэлгүй л явчихдгийн да. Тэгээ өөрийн мэдрэлгүй гэдэг маань юу гэхээр яг би оюутан байхдаа улс төрийн одоо юу гэдгийг оюутны зөвлөлийн дарга Монголын оюутны холбооны чуулганд ч бас ач холбогдлогод нэг 2 удаа энэ оролцож байлаа. Тэгээ ингээд явж байхад олон сайхан найз нөхдөдтэй болно. Тэр улсууд ч улс төрийн амбицтай байдаг. Улс төрийн бас карьер хаардаг. Над бас шийдчих гэсэн олон асуудлууд ажлууд байгаад байдаг. Энэ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаас ахгуулаад. Энэ магадгүй хөдөө аж ахуйн салбар дээр нэг жижиг шигсэн одоо юу гэдгийг бүтээн байгуулалт хийгээд жижиг цэцэн ажлыг хийгээд явахаас ахгуулаад. Одоо надад олон хүсэл зорилгууд бас нэг шийдчихсэн сум орон нутгийг ингэчихсэн гэсэн бодлууд байгаад байдаг. Тэгэхээр энэ болгоныгоо шийдэхин тулд улс төрөөр л орно. Тэгээ хүмүүс ингэдэг юм аа. Одоо ингээд олон залуучууд ингээд улс төрийн холбогдлолтой ингээд юм ярингууд улс төр цаашаа гэдэг. Улс төр би өөртөө ойлгохыг ч хүсдэггүй ойлгодогчгүй гэдэг. Тийм улсууд улс төрөө огт мэддэггүй тэр худал хуурмаг яриад байгаа улсуудыг ойлголгүй эмоцороо санал өгчдөг. Улс төр өөрөө иргэдэгдэх юм болгосон шүү дээ. Харин тийм болгоцсон. Тэгэхээр одоо бид өөрсдөө улс төрийг сонирхох хэрэгтэй байхгүй. Улс төрийг сонирхохтой аль нэгэнд нь автаад нэг дагаж яваад байхаас илүүтэйгээр яг аль нь зөв шийдэл хайгаад яваад байгаа юм бэ? Аль нь яг үнэн яваад байгаа юм бэ гэдэг дээр. Нэг хүн солонгуутал магадгүй тэр улс төрийн бодлого гэж байх хэрэгтэй л да. Бид улс төрийн хариуцлага гэж байх хэрэгтэй байхгүй. Тэр зам маань амлалтаа биелүүлдэггүй амлалтныхаа одоо араас явдггүй тэс өөр юм хийдэг ийм улс төрийн хүчнүүдэд бид хариуцлага тооцох хэрэгтэй. Сонгогчид тэр зам. Ийм сонголтыг хийхгүй учраас энэ улс төрчид хүснээ амлаад хүснээ хуураад ингэ яваад байдаг.
популизм гэдэг зүйлийг хийгээ яваад байдаг. Энэ өөрөө эргээд энэ сонгогчдыг хойшин суулгадаг, залхаадаг ийм асуудлууд байгаад байдаг юм аа. Бид чинь нэг тендер бодлуулах юм бол төрийн албанд 10 жил ажиллах эрхээ хасуулна гэд айдаг, бэрэгдэг. Манай Оюнбаатар дарга бол Хинтээ аймагт бас гялалцсан дарга байсан. Олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн. Эргээд манай хамтарч ажилласан манай засаг дарга хийж байсан одоо бурхны оронд байдаг юм да. Миний одоо юу гэдгийг дарга маань даваа гэж хүн байсан. Энэ их сайхан хүн байсан. Тэгээд энэ олон улсуудын л одоо тэр итгэс итгэл эргээд энэ арц намууд нэгдэж цаашдаа бол улс төрийн юм сөрөг хүчин хөрсгөө толгоосон юм сөрөг хүчин байхад улс төрийн 3 дахь хүчнүүд бол нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байдаг би өөр. Тэгээгүй тохиолдолд арц нам бол үндсэндээ задарсан үедээ дандаа ялагдаж явсан. Эвсэн үедээ дандаа ялж явсан юм түүхтэй. Тэгээ Монголд бол эргээд энэ улс төрийн 2 намын тогтолцоо л үндсэндээ ноёлно л доо. Өнөөдрийн сонгуулийн хуулиар. Би яагаад энийг хэлж гэнэ үү гэхээр улс төрийн олон хүчнүүд гэдэг яг арц нам бол яг эвлээд цуглаад явхлаар дандаа сонгуульд ялж яадаг. 3 дахь хүчний орон зай гэж байхгүй байгаа нөхцөлд арц нам ялж яадаг. Олон нам орж ирээд нөгөөх нь Монгол Ардын намаас ч гэдэг юм уу улс төрийн зохион байгуулалтаагаар дэмжиж ингээд явуулчих юм бол арц нам нөгөө талдаа ялагдж байдаг. Монгол Ардын нам маань 90 жилийн түүхтэй гэдэг утгаараа бааз суур сайтай. Нөгөө нэг дагаж дэмждэг улсууд бас нэлээд тийш штэ. Тэр ямар ч шийдвэр гаргаж ирсэн, худлаач ярьж ирсэн одоо нөхдөө тулгаа хийгээд жидүүгээс сулгаа хийгээд тахтан л дэмжил явчлаа штэ. Тэгэхээр энэ бол өөрөө ийм харанхуй дэмжигч нар аягүй олонтой. Тийм болохоор улс төрийн 3 дахь хүчний орон зай гэдэг бол өнөөдрийн нөхцөл байхгүй. Яагаад тэгэхээр энэ орон зайг бий болгохын тулд яах ёстой вэ гэхээр пропорционал тогтолцоо гэдгийг сонгуулийн хуулинд оруулж ирэх ёстой байхгүй. Энэ тогтолцоо байхгүй нөхцөлд улс төрийн 3 дахь хүчин магадгүй дээр дорж хандж байдаг юм уу, гамбаатарч байдаг юм уу, олон болох юм боломж байхгүй. Энэ пропорционал тогтолцоо байгаа нөхцөлд улс төрийн 3 дахь хүчнүүд нь хүчтэй байна. Ингэж жинхэнэ эрүүл тогтолцоо үүснэ. Ганц одоо юу гэдэг 2 нам монополиод явна гэдэг бол жинхэнэ улс төрийн хувилдааныг бий болгодог. Бохир булааг нь бий болгодог ийм асуудал байдаг юм аа. Тэгэхээр ямар ч сан жагсаалтын ард нуугдлаа гэж би одоо юу гэдэг олон хүний хүмүүс ингээл шүүмжлээд байдаг. Жагсаалтын ард гэдэг чинь улс төрийн намд нь хариуцлагыг өргүүлээд явдаг. Ийм тогтолцоог бий болгож ижил цаашдаа өөр болох байх л гэж боддог. Нэг хоёулаа намын сэдв ярьсных арслана Монгол Ардын нам гэдэг ярьсных би энэ дэр нэг зүйл асууя. Сая 2020 оны улсын их хурлын сонгуулиар байна. Хинтээ аймагт Монгол улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга Ухнагийн хүрэл цүх ирэхэд таас нэлээд шүүмжлэлтэй хандаж өөрийнхөө үзэл бодлыг хэлэхээр оролцсон боловч цагдаад баригдсан. Чадаагүй. Тийм. Гэхдээ энэ асуудал зөвхөн сошиал дээр таны фэйсбүүк хуудсан дээр байсан баг. Ерөөсөө хэвлэл мэдээллийн хэрэгслэр цацагдаагүй. Тийм. Хамаа явах шүү дээ. Би ч гэсэн иргэн шүү дээ. Би энэ дөндийн дахиад бас болж хурдан төлөвлөгч юм байна. Тийм. Наадруу яагаад 100 тоо үнэгээ 100 тоо хаагүй бэ? Монгол улсын засгийн газрын тэргүй ерөнхий сайд өөрөө гарын хэсэг зорсон бидтэй. Хинтээ даргасан иргэн 170 гэдгээр наадруу татсан байна. 170 гэдгээр наадруу төрийн бууцаа шийдвэрээс хавгаад татсан байна. Энэ хогөрдгийг хэн баригдах юм бэ? Жидүүгийн 49 гишүүнээс 31 нэр дэвсэн байна. Энэ хогөрдгийг бас хэн баригдах юм бэ? Нэгэн нэр дэвсээс асуулт асууж байна. Зөндөө суурдаар би пост авсан. Энэ одоо доллар онцгой авсан. Өнөөдөр нийлээд 80 мянган болж байгаа. Нийлээд 80 мянган болж байгаа. 65 хамгийн гол нь яагаад Монгол Улсын засгийн газар шийдвэр гаргачаад 65 хоног ингэж худлаа ярьсан юм бэ? 65 хоног яг энийг авч. 65 хоног яагаад ингэ хүлээж гисэн бэ гэдэг асуудыг тавьж байгаа шүү дээ. 34 рупиесаад би 34 рупиесаад Тэ нэг ийм юм болсон юм аа. Ер нь бол энийг эхний углуургаас нь яриа л та. Энэ жил бол би өөрөө малчин хүн. Өөрөө хэдий ямаатай.
Зөвхөн өөрийнхөө төлөө дуурайдаг байгаа юм биш. Энэ Дархан нутгийнхан бас ямаатай. Хинтийн нутгийнхан ямаатай. Хинтийн аймгийн ноолорыг 105 мянгаар авна гэж засгийн газрын 3 сарын 19-ны 2020 оны 3 сарын 19-ний засгийн газрын шийдвэр гарсан байх ёстой. Энэ дээр Монгол Улсын ерөнхий сайд хүрэлцэх хуурай гар үсэг зурсан байх ёстой. Хүрэлцэх гар үсэг гэдэг хүн гар үсэг зураад улаан гэдэг хүн салбарын сайд нь гар үсэг зураад засгийн газрын тогтоол баталгаачих ёстой. Тэгжээж 300 тэрбум төгрөгийг зарцуулах ёстой. Ингээд шийдвэр гарцсан чинь Монголын малчид Дархан нутгийн маань малчид төрдөө итгэж 65 хоног хүлээсэн байхгүй. Төрдөө итгэж 65 хоног хүлээсэн, би ч гэсэн хүлээсэн. Ноолоор өгөхгүй гүрийгээ лайлаа. Эрдэнэ 2-3 хоногийн дараа ирнэ гэж хэдэн төрийн албаа хаагчд руугаа малчид маань уурлаад бохимдаад л дээр нь засаг төрийн шийдвэр нь тодорхойгүй байгаад байдаг. Энэ бол яалчгүй популизм явчихсан. Та юу болоод яасан гэж? Манай цагдаа нэг сайхан хүнлэг харьцаж байна. За. Яг бол гур зөвлөгөөнд л үгээ хийж чадсан. Аа. Тэгээ спикерээ байна гэдэг юм байна. Энд миний хоёр спикер. За ирээд ноолоор би бол хамгийн гол нь энэ мачтад 105-аар яг ноолоор аавна гэсэн юм байна. Тэгээ 65 хоног үлээсэн шүү дээ. Тийм ээ. 65 хоног үлээсэн яг гэж 105-аар аавна гэсэн юм бэ гэж. Тэр үгээс хэлэх хичээсэн. Өөр асуултууд бол олон байсан. Үргээ сайдаас. Өөрийн хадгаламжийг бол асуумаар байсан. Надад асуух боломж олгосонгүй тэгээ яг. Ямар ч тэгээд манай нутгийн нэг залуу болоод 170 кг ноолоор алдсан баг. Улгаад алдсан. Тэр бол би гэртээ хадгалж байгаад алдсан байхгүй юу? Төр засаг хэрвээ шийдвэр гаргаад маш богино хугацаанд шийдсэн бол тэр улгаад алдах магадлал байсан юм аа. Тийм учраас би өнөөдөр цомын хурлын төлөөлөгч явуулж хэлж ирсэн. Бас хэл яг хүн байсангүй. Тэгээ нэг байцаагч жагаад гараад ирсэн чинь тэр хур зөвлөгөөнж таарсан байж юм. Тэгээ манай цагдаа нар бол яг ажиллаа хийж байгаа усуд мэдээж хэрэг зочилтно. Нөгөө усууд нь бол бошуугон зүхтааж юм. Би бол харлаа. Зүхтаагаа явчихдаг шүү дээ. Тэ. Ийм л юм бол тэр манай бол бүтсэнгээр л ялгаж. Уул нэг уулзч байсан таа л гэж. Ард түмэнтэйгээ уулзаад яг малчинтай суманд очоод би ерөнхий сайдаас хүсгүй. Өнөөдөр хэдэн борон дэр ч юм уу Дархан ч юм уу хэдэн аймгийн төв ч юм уу малчин байхгүй суманд очоод ард түмэнтэйгээ нүүр тулах онцлоор яваад байгаа хүмүүс. Нэг газраар яваач, шорон замаар очоод малчицтайгаа уулзаач л гэж хэлмээр. Өөр юу гэх юм. Одоо өнөөдөр жидүүчтэй хариуцлага тооцсон гэдэг ба. 49 жидүүч чинь жидүүд хэрэг одоо холбогдсон шүү дээ. Тэгсэн чинь 31 нэр дэвцэн явж байгаа. 31 нэр дэвцэн явж байгаа. Жидүүчтэй хариуцлага тооцож чадаагүй. Албан тушаалтын шоронд орохдоо 2 жилийн ял авдаг бол өнөөдөр ард түмэн 20 жилийн ял авч байгаа л би бас хэлэх гээд байна. Энд би нэлээд шүмжлэлтэй хандсан, нэлээд цувралаар бас Facebook дээр Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд маань ингэж байна гэд ингээ ард түмний хуурчглаа гэд цувралаар пост оруулсан. Хариуд нь бас нэлээд хурамч одоо сошиал хөгжсөн одоо хурамч хаягийн тэгт оромжлуулсан. Чаагах ямаагүй гэж элдвэр доромжилж илээсэн манай ард түмэн намайг мэднэ. Дархан нутгийнхан мэднэ. Тэрэнд бол би эмзэглээгүй харин инээд төрж ирсэн. Дархан нутгийнхны манай амар хашааны архичин байна гэд намайг Facebook-д тавьж ирсэн. Тэгээ би бас инээд төрж ирсэн. Дархан нутгийнхан манай намайг архи уудгүй мэднэ те гэд. Тэгээ энэ одоо юу болсон бэ гэхээр нэгт 120 кг ноолороо Дархан сумын 2 дугаар аргаа дээргэн Ганбаяр гэдэг залуу хулгаад алдчихсан. Хадгалж агаад. Яг төр засагтаа итгээд хадгалж агаад хулгаад алдчихсан. Энийг хэн хохирлыг барагдуулах юм бэ гэдгийг би Дархан сумын хурлын төлөөлөгчийн хувьд иргэнийхээ эрх үүргийг хамгаалаад би дуурсан. Хоёрт нь гэх юм бол 105 мянгаар ноолоор авна гэж 65 хоног ширэгдүүлсэн. Энэ хохирлыг энэ одоо юу гэдгийг тодорхой хэмжээний эдийн засгийн алдагдал одоо юу гэдгийг алдан тооцдгоо тооцохоор шүү дээ. Энэ дээр бид бол малчид бол айхтар бохимдож янз болоогүй хэдэн төрийн албаагч нар лугаал бохимдаад байсан болохоос төр засгийг тэглэн инглээ гэж оролцоог байхгүй. Гэхдээ энэ яалчгүй төрийн буруутай шийдвэрээс болж бид ингэж эдийн засгийн алдагдалд үүрсээ. Зөвхөн энэ одоо юу гэдэг алдагдал үүрслэгээ зогсож байгаа ш. Улс өөрөө бас алдагдал үүрсэн байхгүй. Улс өөрөө 300 тэрбум төгрөгийг зүгээр салхинд хийсгэсэн. 300 тэрбум төгрөгийг яагаад салхинд хийсгэсэн бэ гэхээр ноолорын урамшуул гэж нэг одоо хил тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуул олгоно гэж шийдвэр гаргаад магадгүй хэрвээ энэ шийдвэрийг гаргалгүйгээр тэр 300 тэрбум төгрөгийг 300 сумандаа өгсөн бол өнөөдөр Дархан суманд өнөөдөр 1 тэрбум төгрөгөөр асар том бүтээн байгуулалтын ажлыг бид хийх боломж байсан. Улс их орныг хөгжүүлэхэд намын эрх ашиг чухал уу? Улсын эрх ашиг чухал уу? Одоо бол ер нь улс төрийн намуудыг хараад хахад бол улсынхаа эрх ашиг гэхээс илүү намын эрх ашиг өмнө бариад яваад шүү дээ. Би яг улс орны эрх ашиг гэхэд
одоо тэр нэг ахмадын зээл тэгэлсэн асуудал энэ төр. Энийг би бол үндэ хараад яг ахмадууд маань надад гомдож магадгүй. Гэхдээ би гутарчсан байхгүй. 700 гаруй тэрбум төгрөгийг өнөөдөр магадгүй сум болгонд 2 тэрбумаар үйлдвэр барьчихад тэр ахмадуудын хүүхдүүдийн ажилд аваад тэр үйлдвэрлэлийн дарга менежерээр нь тавиад боломж байсан. Эргээд энэ Улаанбаатар хотын төвлөрөл гэдэг асуудлыг ингээл яриад байгаа байхгүй. Бүгд л яриад. Утаа гэдэг асуудлыг яриад л. Тэгэнгუთ энийг ч одоо эргээд шийдэх гарцсан нэг бол бид нөр эргээд энэ орон нутгаа дэмжиж ээж, аймгаа дэмжиж ээж, нөдий ихтэй сургуулиудаа магадгүй Хинтээ аймагт авчирж ээж. Энэ дархан сумын чинь 10 жилийн сургуультаа болгож ээж. Ингээд тэр Улаанбаатар хотод байх юм бол төлбөртэй сурдаг. Хинтээ аймагт болох юм бол магадгүй тэтгэлэгтэй сурдаг. Ийм байлгаж ээж. Тэр Хинтэйг дөсчихсөн 4 жил болчихсон залуучууд маань тэнд ахуй амьдралаа одоо ингээд зэгцлээд явдаг. Тэнд дандаа шилжилтийн насны улсууд, гэр бүлгүй улсууд нь одоо юу гэдэг оюутан болцсон явж байгаа байхгүй юу? Тэг 4 жилийн хугацаанд гэр бүлтэй болдог. Хинтээ аймагтаа сууршдаг. Хинтээ аймагт магадгүй шилдэг болсон хүчнүүд нь Хинтээ аймагт байж байгаа жишээ нь. Магадгүй энэ сайн шандад ингээд ангахын чиглэлийн сургуулиуд байж байгаа жишээ нь. Хажууд нь нөгөө шинжлэх ухааны технологийн их сургуулийн авчирчих жишээ нь. Ингээд явчих юм бол аймагуд маань өөрөө том болоод дор ажлын дэлгүүр нэхэд орлого нэмэгдээд явчих واخ. Ийм зүйлийг манай улсаар одоо улс төрийн намууд хийхгүй байна. Энэ дээр би айгүй харамсч явдаг. Тэр 700 тэрбум төгрөгөөр нэг 2-3 суманд нь аваачингуудаа ихтэй сургуулиудын байрыг барьчихад, хоёрын сургуулиудын байрыг барьчихад тийш нь шууд гаргаж болно шүү дээ. Улсаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлчих болно шүү дээ. Ингэх юм бол 160 мянган оюутан гэдээ яриад байдаг тийм ээ 170 мянган оюутан энэ гэдэг. Энэ оюутнуудын маань төгжрөл Улаанбаатараас гараа авчих واخ. Энэ залуучууд чинь орон нутагт очиод гэр бүл болоод магадгүй наад шиг ингээд сум орон нутагт амьдрах юм боломжтой бол. Тэр зах зээлийн зарчмаар тодорхой хэмжээнд одоо юу гэдгийг нэхийг хог дээр хайдгуу байлгачих. Ноолрын ашиг битээ оролдоод хутгалдаад бай. Зах зээлийн зарчмаар тодорхой хэмжээнд яваад л. Тэгээ ийм зүйлүүд л байна. Нөгөө талдаа бид нар бас эмзэглэдэг шүү дээ. Нэхийн тодорхой хэмжээнд заримдаа үн хүрцэнд явж л байдаг. Бид одоо ингээд өнөөдрийн байдлаар ихэд хог дээр хаяад явчих. Тэр чинь үйлдвэрлэл магадгүй арь ширээ боловсруулах үйлдвэр магадгүй дархан суманд байгуулсан бол ойр хавийн эдийн сумдуудынхаа тэр арьс нэхийг нь худалдаж аваад тэр үйлдвэрээр боловсруулаад хагас боловсруулаад гаргахад сайхан сакун бүтээгдэхүүн хийсэн болно шүү дээ. Эсвэл одоо манай дархан одоо юу гэдэг дархан нийслэл нэхийгээд Улаанбаатар хотод сайхан нэхий үйлдвэрийн аргаар элдэнгуутаа бас машины суудлал дээр тавьдаг ч гэдэг юм. Иймэрхүү одоо залуучуудад ажил хийгээд эхэлсэн байна. Энэ залуучуудаа л дэмжих хэрэгтэй. Тэгээ энэ асуудлуудыг би ерөнхийдөө шүүмжилсэн. Тэгээ энийг шүүмжлээд өөрөө үг хэлэх боломжийг хаагаад бас явсан. Тэгээ ерөнхий сайдын уулзалтууд чинь тийм хаалттай төрийн тусгай хамгаалтынхаа одоо бүсэд явагдаж ирсэн шүү дээ. Энгийн хувцастай олон цагдаа нар ирчихсэн. Тэгээ үг хэлэх гэж оролдоод үг хэлэх боломж олдох болохоор өөрөө одоо микрофон үүслэр үгээс. Өөр яах вэ? Тэгээ энэ дээр ингэж харсан. Ухнагийн хөрөлц үг бол өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр сонгуулийн өмнө ард түмэн намайг хамгаална гэдэг үгийг хэлжсэн. Тэгэхээр таны хувьд тэр өдөр иргэний хувьд очсон гэж би ойлгож байгаа. Та ямар нэгэн байдлаар нам ирэх ашиг, ардсан нам Монгол ардын нам гэдэг яг ийм бодол тээж тэнд очсон үгүй. Гэхдээ би төлөөлөгчийн тэмдэгээ зүгээд очсон. Би дархан сумын хурлын төлөөлөгчийн тэмдэгээ зүгээд очсон. Ерөнхий сайд маань бол цаашаа гүгээ авчиж байлаа. Би өөр нэг бичлэг бас над хүн явуулсан л да. Facebook-ээр маань явуулсан. Би тэрийг одоо ингээд бас та бүгдэд бас үзүүлнэ. Өөр одоо яг тэр нэг цагдаад баригдаад гарч байгаа бичлэг бол нэлээд сошиалд бас нэлээд явсан. Яг цагдаад баригдаад гарч ирэхэд мэдээж уулц дээр явж байгаа юм чи манай арц намынхан очиж бичлэг хийсэн байлаа. Тэр ерөнхий сайдад үг хэлэхэд бол өөр хүмүүс бас бичлэг хийгээ тэрийг бол нийтэд зарлаагүй юм байлаа. Би бол яг зөв 3 нэр дэвчээс асуулт асуугаад Монгол Улсын ерөнхий сайд бол өөрөө бас би нээлттэй хүн байх гэж бодсон. Ард түмэн намайг хамгаална гэж боддог хүн шүү дээ. Тэгсэн намайг үзэл дээр микрофон ураад юм ярихад цаашаа гүгээ явчих юм лээ. Тэгээ яг төрийн цагдаа нар ерөнхий сайдаас ерөнхий сайдыг хамгаалах биш одоо ерөнхий намайг хамгаалтанд авсан шүү дээ. Тэгээ намайг үгэлэх боломж олголгүй тэгээд цагдаа нар маань аваа явчихсан. Тэгээ яг ер нь бол цагдаа нэг талтаа би бол ажилласан гэж хараад. Айгүй гомдолтой байгаа би тэн дээр. Яг ер нь бол цагдаа нар бол би хэв журам сакт одоо эвдээгүй, аригтаар суугаагүй. Тэн дээр ёс бус үйлд гаргаагүй, эвдээр харааж доромжлоогүй. Асуулт асууяа л гэсэн. Тэгэхэд тэрийг барьж авч яах гэдэг бол энэ доор нь арчлал байх уугүй гэдэг л болж байгаа. Ер нь аливаа юмыг шүүмжлэхэд амархан л да. Хийхгүй байна, болохгүй байна, бүтэхгүй байна гэх хөндлөнгийн зүгээс бол шүүмжлэхэд амархан хийхэд хэцүү байдаг. Тэгэхээр таны хувьд яг өөрөө аймаг сум орон нутгийн
улсын те шийдвэр гаргах төвчний хүн байсан бол таны ярьсан асуудлуудыг зэгслэх бүрэн боломж бий юу? Би бол байгаа л гэж боддог. Ер нь бол улс өөрөө нэг уулзаад одоо юу гэдэг шийдвэр гаргаж байгаа улсууд нь уулзаад нэг шийдэлд хүрэх хэрэгтэй. Хэдий бол бид нүүр гал унтраах байдлаар явах юм. Хэдий бол бид нүүр энэ одоо юу гэдэг Улаанбаатар хотод орон сууцчлуулъя гэдэг хэдэн байшин шавж одоо машин тавих зогсоолгүй болгоод ингэж явах юм. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх юм нэрдэл тэр орон нутаг руу одоо юу гэдэг хүн амаа яаж гарах уу гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Энийг л ярих хэрэгтэй. Энийг яриа шийдчих юм бол асуудал байхгүй гэж бодож байна. Жишээ нь одоо би энийг дахиад яриа л. Дархан сумд өнөөдөр би Улаанбаатар хот руу ингээд оюутан болоод явлаа. Яг ингээд 4 жил сурахад Улаанбаатар хотод миний найзууд асар бол. Багшийн дээд дээр би нэг 300 м яваад миний нэг таньдаг хүүхд таардаг байсан. Оюутан сургуулийн хүүхд манай би өөрөө оюутны зөвлөлийн дарга шүү дээ. Тэнгууд манай ангийн хүүхдүүд ч таардаг, өөр сургуулийнхан ч таардаг, айгүй сурхийг мэдлдэг байсан. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр би Улаанбаатар хотод асар олон найзтай учраас Улаанбаатарт амьдрах магадлал айгүй өндөр байсан байна. Тэгэхээр энэ магадлал өндөр байсан Улаанбаатараас эхнэр авцсан бол тэгээд Улаанбаатарт амьдрын шүү дээ. Би яах юм. Нөгөө хүмүүс маань ярьж надтай гахаа дахиад хөөцөлдөд явахгүй шүү дээ. Магадгүй өхөр малын маань саач чадахгүй шүү дээ. Тэгээ морь уяад явна мориноос маань ага зовхтаа шүү дээ. Тэгээ ийм асуудал байдаг юм аа. Нийгмийн өөрийн ингээд соёлын ялгаа үүсчихдээ юм аа. Тийм учраас магадгүй тэр Улаанбаатар хотод байгаа тэр 10 төгсөж байгаа залуу охтуудыг Хинтээ аймагт авчиж сургуулуулгая гэдэг маань энэ байхгүй. Ингээд өөрөө энэ боловсрол дагсан нүүдлийг Хинтээ рүү чиглүүлье. Аймагуд руу чиглүүлчихье. Тэгээд нөгөө талдаа юу гэдгийг Батул гээд нөхөр одоо тэгээд хойно яндан өсөхгүй л гэсэн үг байхгүй юу. Ингээд явчих юм бол асуудалгүй астаа нэг хэдэн жилдээ бол яваад өгөх гэж бодож байна. Таны хувьд залуу хүн тий? Залуу хүн ерөн сүүлийн үед залуучууд ихээхэн тэмцдэг болчих, үзэл бодлоо илэрхийлдэг болчих. Үүний цаана зарим нэг иргэдийн цаана юу явдаг вэ гэхээр өөрсдийнхөө эрх ашигын төлөө ямар нэгэн бас хаалт хийх тий? Мөнгөний асуудал явж идэг. Тэгэхээр таны хувьд заавал тэр өдөр тэгээд эсвэл одоо эсрэг намаа ингээ шүүмжлээд нэг улс төрөөр оролдоод өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээ, тулгаад авах ерөн шаардлага байдаг. Зүгээр л урдах ажиллаа хийгээд амьдралаа аваад явж болдгоо юм гэж л асуух. Үгүй тэрэн шиг жаргал байхгүй шүү дээ. Яагаад тэгээд хийж явж болдгоо? Тий. Тэрэн шиг жаргал бол байхгүй. Тэгээ яг нүдэн дээр болохгүй юм их гарч ийн шүү дээ. Одоо би яг энэ таргаж байгаа энэ гандангийн суурь гэдэг. Гандан гэдэг энэ барилгын би төсийг яг зүгээр намайг танилцаарай гэж байгаа. Энэ одоо уул уурхайн хөрөнгө оруулалтад нийгмийн хариуцлагын хүрээнд одоо Дархан сумд хийж байгаа гандан байхгүй юу? Барьж байгаа гандан байхгүй юу? 100 саяын төсөвтэй гэж анх яригдсан 101 сая ч байлаа. Илт нүдэн дээр одоо юу гэдэг анхны гэрээнийхээ үүргийг зөрчөөд фундамент багасгаад барьчихсан шүү дээ. Фундаментынхын үн өөрөө 11.8 сая төгрөг шүү дээ. 11.8 сая төгрөгөөр фундам зутгаад одоо хин ашиг хүртээд байдаг юм. Би мэдгүй энэ жижигхэн талбай шүү дээ. Би одоо ийм их жижиг сажиг зүйлүүд дээр жоохон шүмжлэлтэй ханддаг. Нүдэн дээр болохгүй юм яваад байна. Ердөө. Дархан сум одоо юу гэдгийг хөгжлийн төлөвлөгөө гэж байх хэрэгтэй. Би тодорхой хэмжээний системтэй явчихсаа л гэж бодоод байгаа сум орон нутгийг. Хөгжлийн төлөвлөгөө гэж бид одоо юу гэдгийг 13-аас 16 төр барьж байхдаа Дархан сумын хөгжлийн төлөвлөгөө гэж боловсруулад орхиж ирсэн. Гэтэл өнөөдөр хөгжлийн төлөвлөгөө гэдэг зүйлийг сумын хурлаар эцсийн байдлаар батлаагүй гэдэг шалтгаанаар дараагийнх нь хурал бүрэлдээд явж байгаа тэр хурал баталчих боломж байгаа шүү дээ. Харамсалтай тийм шалтгаанаар огт мөрдөг. Үндсэндээ бол одоо даргаас даргын хооронд үзмжээс үзмжийн хооронд сум орон нутгийн хөгжил явж болохгүй байхгүй. Таны хувьд зөвхөн ерөнхийдөө цаашдаа хөгжлийн асуудлыг Дархан сумаараа төсөөлж гинүү Хинтээ аймгийн хэмжээнд төсөөлж гинүү? Ер нь улсын хэмжээнд байх хэрэгтэй. Улс орныхоо хэмжээнд байх хэрэгтэй. Зөвхөн Хинтээ аймаг Дархан сум гэдэг би яг жижигээс эхэлж байгаа. Тэгээ яг ахуйгаа мэддэггүй хүн оршуугаа мэдхгүй шийдвэр гаргадаг байхгүй. Би өнөөдөр Дархан сум энэ гахаа аж ахуй гэдгийг мэдхгүй бол ямаа гэдгийг мэдхгүй бол хонь ямаа адуу гэдгийг мэдхгүй бол энэ улсуудын ахуй амьдралыг мэдхгүй бол улсын хэмжээний шийдвэрийг гаргаж чадахгүй. Өнөөдөр улсын хэмжээний шийдвэр гаргаж чадахгүй олон улсууд байж шүү дээ. Тэр хөдөө эрдэнэ зуны амралтаараа эрдэнэ 3 онцгоод явдаг. Ийм улсууд өнөөдөр улс орны шийдвэрийг хөдөө аж ахуйн салбарыг удирдах явж шүү дээ. Зөвхөн би тэр одоо шинэ томилогдож байгаа сайтыг хэлж байгаа юм биш шүү. Ер нь үе үеийн сайд нар ийм л байсан. Тэгэхээр бид энэ ахуйтай өөрөө суралцж энэ ахуйгаас дээшээ явах ёстой. Яг зүгээр одоо нийгмийн арчил Монголын залуучдын холбооны тэргүүн байсан одоо засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Оюун Эрдэнэ гэдэг хүн Асын хараа 2050 гэдэг хөтөлбөр боловсруулж байна. Энэ хөтөлбөрт би бас тодорхой хэмжээний шүмжлэлтэй хандж байгаа. Саяхан бид нууц аудитэд мөрийн хөтөлбөр өгнө гэдэг манай Дэлгэр хаан сумын арц намын дарга
Амар сайхан гэдэг хүн мөрийн хөтөлбөртөд оруулж байна. Жаргалтаан сумаас одоо авраг туссан аршаа ингээд одоо Дэлгэр хаан сумын төв хүртэл нэг 35 км газар засмал зам тавина. Гэт мөрийн хөтөлбөртөд оруулж байгаа байхгүй. Тэгсэн аудитаас тэрийг шууд хаасч байна. Ягаад гэвэл Асын хараа 2050 хөтөлбөрт байхгүй байна гэж. Энэ юу гэсэн үг гэхээр 2050 оны хүртэл Жаргалтаан сумаас тэр 20,000 жуулчин очдог авраг тосон аршаан сувлал руу засмал зам тавихгүй байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүд бид нөр хэд их баригдмал сэтгэж хэд их баригдмал байж болохгүй. Тодорхой хэмжээний эдийн засгийн боломж ивэл техник технологи маш богино хугацаанд хөгжөөд явна. Тэр хөтөлбөр одоо юу гэдэг ийм хөтөлбөр заавал баригдах ёстой гэдэг ийм байхаасаа илүүтэйгээр нөгөө талдаа арай жоохон задгай. Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол Дэлгэр хааныг хамгийн түрүүнд хөгжүүлэх ёстой. Тэр хөтөлбөрт орж ирэх ёстой. Магадгүй тэр нэг Дархан сумын одоо төлөвлөгөө гэж яриад байна шүү дээ. Энэ яг нь ерөнхийд чиг зураг нь ахгүй. Дор хаяжал одоо Дархан сумын одоо юу гэдэг эгний хооронд ингэж хайрцагт хөгжүүлэх ёстой гэж. Тэгээ мэрэгжлийн усуудын нүд. Магадгүй Батуул тарах юм бол энэ хооронд машин явж болохгүй, энэ хооронд машин явж болохгүй гэдэг. Яг одоо яг тэр нүдээр бид нөр хараад ингэж машин явж болохгүй гэж хаасараад нэг их урт худам үүсчихдэг байхгүй. Тэгээд нэг гал командын машин ч гэдэг юм уу техник хөгжөөдөр нэг айлд ингээд гал тогны асуудал үүслэх гэхэд араас нэг очно. Тэгээ километр шууд тойр тавьчих урдаас нь очдөг. Ийм нөхцөл үүсгэж байдаг юм байна. Тийм болохоор энэ хайрцагж төлөвлөж хаагаараа замаа гарах уу гэдгээ бид нөр 2013-аас 16 онд үндсэндээ бол төлөвлөлтөө хийгээд ингээд гаргацсан байхгүй. Одоо энэ төлөвлөлтийг хэрэгжүүлэх одоо сэтгэл хэрэгтэй. Дархан нутгийн маань малчид төрдөө итгээ 65 өнөг хэлсэн байхгүй. Харамсалтай нь одоо энийг л хийхгүй хүч түрээд яваад дээ. Өөрийнхөө зардлаар тэр зүйлийг олж авч чадахгүй ийм төслийг бичсэн байна. Энэ бол өөрөө Монголын төрийн хамгийн том алдаа. Бид чинь нэг тендер бодлуулах юм бол төрийн албанд 10 жил ажиллах эрхээ асуулнаа гэд айдаг. Би нутаг орноо хөгжүүлж цаашаа явах ёстой болохоос би улсыг хөгжүүлнэ гэд Улаанбаатар суугаад байж болохгүй шүү дээ. Энэ сум орон нутгууд 90 жил, 100 жилээ тэмдэглэдэг, нүсэр тэмдэглэдэг гэдэг. Тэгэхээр сэтгүүлч миний хувьд энийг юу гэж харж байна вэ гэхээр өнгөрсөн 90-100 жилийн хугацаанд тухайн суман дээр 20-30-40 жилийн өмнө баригдсан шавран байшингаас өөр ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй. Иргэдийн амьдрал дээшлэгүй ирнэ 90-100 жилийнхээ өг тэмдэглэдэг гэдэг дээр нь би их сэтгэл эмзэглэж энийг их гайхаж явдаг. Таны хувьд бас энэ дээр юу гэж харж байна? Яг хоо заримдаа ингээд санаа алдмаарч юм шиг. Нөгөө талдаа улс орны бодлого өөрөө зөв явж исэн бол энэ орон нутгаад тодорхой хэмжээний ингээд дэмжиж ер нь яг хоо их зөрчилтэй асуудлууд. Энэ дээр юу гарч ирж байгаа нөхөө саяхан фэйсбүүкэд нэг залуу энэ сумдуудыг татан болгоё гэдэг асуудлыг бичсэн байсан. Миний хувьд бол хараа жоох эмзэглэж лээсэн. Тэгээ хамгийн түрүүнд татан болгосон манай сум байх та энэ залуугийн нүдээр гэж би бодож ирсэн. Гэхдээ би хөгжлийг тэгж харддаг. Байгаагаа татан буулгахаасаа илүүтэйгээр тэр Улаанбаатар хотыг яаж задлаж суманд авчрах вэ? Ихэнх одоо юу гэдгийг Дархан сумын одоо юу гэдэг Улаанбаатар хотод байгаа усууд чинь мал хариулж байна. Монгол хүний хамгийн сайн чаддаг зүйл нь мал шүү дээ. Тэгээ өнөөдөр магадгүй сум орон нутагт нь тэр 2 тэрбум төгрөгийн өгөнгуутаа тэр нэг ямаагаарч байдаг юм уу сум хөгжүүлэх цангаас нь ингээд мөнгө олоход тодорхой хэмжээний зээл олоход эргүүлээ тэрийг нэг жилийн хугацаанд нөхөд авчихдаг. Ноолорынх нь ашгаас олоод авчихдаг. Иймэрхүү байдлаар шийдээд явчих юм бол эргээд тэр Улаанбаатар хотод явж байгаа таксигаар явж байгаа нэг гэр ороолын янд нь тэр усууд энд ирж амьдрах байхгүй. Сайхан байгальд магадгүй ингээд хөлөөж игээд манай хянд ирээд буух боломжтой байхгүй. Тэгэхээр ингэж үж эргээд энэ Дархан сумын зах зээл хөгжиж хажууд нь том дэлгүүрүүд, супермаркетууд баригдана, ажлын байрууд нэмэгдэнэ, үйлдвэрлэлүүд нь баригдаж эхэлнэ. Тэгэхгүй яг өнөөдрийн байдлаар нэг 1800 хүн амтай гэдэг байдлаар тийм ээ худалдаа авалт муутай гэдэг байдлаар юу гэдэг бизнес өөрөө хөгжихэд айгүй хүнд байгаад байдаг юм аа. Тийм болохоор энэ орон нутгата яаж шилжилт хөдөлгөөнийг авчрах уу гэдэг бодлогыг Монголын төрөөр барих хэрэгтэй. Ийм зүйлийг өнөөдөр хийж чадахгүй байж зүгээр нэг яавал гэгэн ингэ дээрээс ханангууд энэ сумдууд ингэ бүгдийг ингэ дарчижээ. Нийлүүлчихээ. Ингэснээрээ энэ өөрөө үр дүн биш. Энэ сумаас магадгүй Баян-Мөнх сум, Дархан сум хоёрын хооронд 45 км газар. Энэ дунд нь дандаа малчид байж байгаа. Энэ нийгмийн харилцаагаа одоо юу гэдгийг тэндээс чинь хүүхдээ сургууль цэцэрлэгтэнд хөргөж өгнө. Тодорхой бензин тосныхаа бензин тосоо авна. Нийгмийн тэр үйлчлэгийг авах ёстой усуд, эмнэлгийн үйлчлэгийг авах ёстой усуд. Энэ усуудыг чинь эрүүл мэнд тэр эрх ашиг өөрөө зөрчигдөд явчихдаг юм аа. Тийм учраас сумыг цөөлнө гэхээсээ илүү суманд яаж хүн амыг олон болгох уу гэдэг тэр үйлдвэрлэлийг бий болгох уу гэдэг асуудал дээр л анхаарах хэрэгтэй. Тэрнээс одоо юу гэдэг нь болж байгаа юм дээр ингээл мөнгө цацаад байж болохгүй. Жишээ нь тэр ноолоор урамшуул байж байна.
Тэр 700 тэрбум төгрөг байж байна. Би энэ одоо засгийн газар энэ засгийн газрын хоёр зүйлийг л ярьж байгаа. Өмнө нь дахиад бас нэг ямааны урамшуулгын айлнаас 40000-ыг өгвөл өөрөөсөө ноолрын гачдаг. Зах зээлийн айн шиг одоо байхгүй болгоод хилээ хаадаг ч гэдэг юм уу. Малын гаралтай түүхүүдийг гаргахгүйгээр шийдвэр гаргадаг ч гэдэг юм уу. Ингэж шийдвэр гаргаж ноолрын ханшиг унгаачингуудаа эргүүлээ тэндээсээ олсон жоохон мөнгөөр эргүүлж урамшуул гэж өгөөд байгаа юм. Энэ бол өөрөө Монголын төрийн хамгийн том алдаа. Тэгэхээр таны хувьд өөрөө хэр нээлттэй юм бэ? Одоо нэг иргэн те одоо би яг энэ чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулах гэсэн юм а гэд мэдээж бол хүнд учир дутагдaltaй зүйлүүд олон байгаа те бизнесийн анхны гараа гэдэг та бол өөрөө мэдэж байгаа. Тэгэхээр танаас тусалцаа дэмжлэг авах та өөрөө бас хариу үйлдэл те ер нь нээлттэй байх тал дээр ер нь хэр байдаг вэ? Ер нь одоо ингээд сумын хурлын төлөөлөгч болоод төрийн албанд ажиллаж байхдаа бол яг цаг цав аягүй бага байсан. Сумын хурлогч байхдаа одоо бол ингээд хурлын төлөөлөгч болоод явж байхдаа тодорхой хэмжээнд иргэдийнхаа өргөдөл гомдлыг бичиж өгөх, нэхэмжлүүдийг бичиж өгөх, нөгөө талдаа төсөл хөтөлбөрт хамруулахын тулд төслийг бичиж өгөх ийм асуудлууд бол нэлээд гарч ирж байгаа. Тэгэхээр ингэж өөрсдөө тодорхой хэмжээний зөвлөмж өгж ингэж авахгүй бол нөгөө талдаа одоо яг бизнесийн төсөл гэдэг маань төслийнхээ стандарт дэс хэмжээнд авч бичдэг хүн дархан сумын хэмжээнд бол ховор шүү дээ зөвхөн байгаа. Гэхдээ нэлээд сайн бичдэг их чахнар бол байдаг. Тэгэхээр энэ улсууд маань бол бас зал бичиж зэмждэг байх. Би энэ тал дээр бол ер нь нээлттэй байдаг гэж харцсангүй боддог шүү. Тэгэхээр ер нь яг төлөөлөгч гэж хүн яг чухам ямар үүрэгтэй юм бэ? Яг энэ дархан нутаг ер нь дархан сумын 1-р багийн хурлын төлөлт одоо 1-р багаас сонгогдсон төлөөлөгч байхгүй би. Гэтэ дархан сумын 1-р багийн төлөөлөгч гэж боддог. Би дархан сумын хурлын төлөөлөгч гэж боддог. Тэр ч утгаараа дархан сумын 2 дугаар иргэн Ганбаяр гэдэг хүний тэр ноолуурын одоо хулгай талцсан ноолуурын асуудлыг бас цааш нь ярьж одоо төр засагтай уламжлахыг завдаж итэр байсан. Завдаж гэж яриа та тийм ээ. Итэр байсан. Ер нь бол хурлын төлөөлөгч хүн гэдэг бол энэ сум орон нутгийн хөгжил яаж явах вэ гэдгийг тодорхой хэмжээнд чиглүүлэх ёстой. Чиглүүлэхээс гадна одоо юу гэдэг нь дор ажил энд одоо байшин барьж болох уугүй гэдэг. Энд гүний худаг гаргаж болох уугүй гэдэг асуудлаа шийддэг. Тэгээд цаашдаа сум орон нутгад ямар одоо юу гэдэг үйл төрлөө үйлчлэгээ бизнесийг хөгжүүлэх үү гэдэг энэ асуудлуудаа ярилцдаг ийм хүмүүс байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө эргээд энэ сум орон нутгийг хамгийн сайн мэддэг. Гадаад дотоод одоо юу гэдэг Улаанбаатар тааж байдаг юм уу? Дээш нэг гэдэг юм хамгийн том сүлбэтэй ийм улсуудаа бид нөр дэмжиж бодлогоор оруулж ирэх хэрэгтэй. Модежрэг амьдралын хар ухаантай хэдэн одоо яхаар хөгжүүл гэдэг шүү дээ хөдөөний малчин. Тэр улсууд ч бас орж ирээд энд бас малчин хүний асуудлыг төлөөлөө сууж байх хэрэгтэй. Би өөрөө бас өөрөөс малчин хүн, сумын хурлын төлөөлөгч хүн. Энэ дээр бол би бас малчтын хэрэгс гэж тодорхой хэмжээнд би хамгаалдаг гэж боддог. Хамгаалсаар ч ирсэн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд үр дүнгийн талаар хоёулаа яа. Яг сум орон нутагт бол олон сайхан яг бүтээн байгуулалтууд Хинтээ аймгийн хэмжээнд чинь 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орлоо л гэдэг байгаа шүү дээ. Тэрний хаялаг юм уу да. Тэнд тамууд засаг даргын хамгийн газар гэдэг сайхан барилга баригдлаа. Манай залуучууд бол сайхан хөөцөлдөж жаад бариуллаа. Нөгөө талдаа эмнэлгийн өргөтгөл одоо яг эхлээд явж байна. Өчигдрөөс эхэллээ те. Тэгээ эмнэлгийн өргөтгөлийн ажлууд нь эхлээд явж байна. Энэ универсал трактор авчирсан явж байна. Одоо коф юм да. Универсал биш юм билээ. Тэгээ иймэрхүү байдлаар бол бүтээн байгуулалтын ажлууд бол хийгдээд явж байна. Төвийн халаалтын шугамтай болж байгаа. Дархан сум өмнө нь бас төвийн халаалтын шугамтай байсан юм а. Тэрийг ерөнхийдөө байгууллага дээр аваад төр засгийн шийдвэр гаргаад одоо эргээд би энийг бол төвийн халаалтын системийг одоо манай нөхдөд бол ингээд хийгээд явж байгаа. Тий. Энэ болгонд би бас сая баярлж явдгийн. Олон сайхан ажлуудыг хөөцөлдөөд ингээд явж байгаа. Нөгөө талаар бас шүүмжилдэг асуудлууд бас байж байдаг. Сум орон нутаг дээр засаг дарга нэг нам явах. За иргэдийн хурлын төлөөлөгчд нэг нам явах. За хоорондоо нэг сум орон нутгаа хөгжүүлээгээд нэг ажил хийхээ. Хоорондоо намчрахлаас бол сум орон нутгийн хөгжөө болдог, тушаа болдог нэг ийм их асуудал байдаг. Тэгэхээр дархан сумн дээр яг энэ асуудал ер нь хэр хурцаар тавигддаг. Тий, яг бид сумын орлогч байхдаа би бол өөрөө хурлын төлөөлөгч байгаагүй. Ямар нэгэн байдлаар нэг улс төржөөд би энийг нэг намынуудаар хараад ингээд явсан юм бол байдгүй. Яг одоо бол яг Монгол Ардын нам маань тодорхой хэмжээний улс төрийн бодлого бариад шиг санагдаад байдгийн заримдаа. Олон асуудалтай би өөрөө шүмжлэлтэй ханддаг. Одоо хамгийн наазахын асуудал гэхэд бид өнөөдөр дархан сум маань хадлангийн талбайг болчихсон. Хадлангийн талбай дээр гүний худаг гаргаад тэрийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулалгүйгээр засаг дарга маань одоо юу гэдгийг дур мэдэн гүний худаг гаргах зөвшөөрлийг өгөөд одоо тэр талбайг 4-500 адуугаар идүүлээд байж шүү дээ. Тэгэхээр 4-500 адуу зунж өвлжин эзэцэн энэ талбайд өвс урахгүй байхгүй. Нөгөө талдаа бас нэг шүмжлэлтэй ханддаг зүйл нь бид энэ уул уурхай гайл ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд ингээд олон сайхан ажлуудыг хийж байна. Би өгөөсөхгүй ердөө олон сайхан ажлуудыг хийж байгаа. Энэ ажлуудаа эргүүлээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тайлан тавих хэрэгтэй байхгүй.
Ёстой. Ингэх юм бол магадгүй тэр хүнд итгэнэ. Энэ маань өөрхий тэдэнд төгрөг авсан юм байна. Тэрийг ингэж зарцуулсан юм байна гэдээ итгэх байх. Өнөөдрийг хүртэл би тайлан тавиг байгаад айгүй одоо шүмжлэлтэй ханддаг. Баяжуулах үйлдвэрийн газрууд гээд орж ирдэг. Өнөөдөр бол 4 жил сүүлийн 4 жилийн намайг төлөөлөгч хугацаанд 4 газарч дээр ороод ирдэ. Энэ 4 газар дээр магадгүй дахиад нэг ашиг сонирхол буюу нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг асуудал маань яригдж л байдаг. Энэ сум орон нутагт бүтээн байгуулалт хийнэ гэсэн юм Батголдоо гэл ингээл төлөөлөгч засаг дарга маань ч тэр магадгүй одоо урлын төлөөлөгч урлын дарга маань ч гэсэн ингээл хийж өгдөг хөөрхий. Энэ бас би хүндэт гэж энэ зөв. Тэгэхдээ нөгөө талдаа эндээс орж ирж байгаа орлогыг төлөөлөгчнөр ингээд мэдэж явах юм бол тэдэн төгрөг орж ирсэн шүү, тэрийг нь тэр нь зарцуулсан шүү. Тийм нийгмийн тулгымцсан асуудлыг шийдсэн шүүгүүл би энд бол дургуулах юм байдаг байхгүй. Харамсалтай нь одоо энийг л хийхгүй хүч түрээд яваад идэх. Хүч түрээд гэдэг нь би юу гэж яана вэ гэхээр одоо хамгийн сүүлийн жишээ гэхэд нэг 21 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэдгийг бид нөр анх удаа одоо 5 сард оруулж ирэхийг харлаа шүү дээ. Энэ чинь 11 сард дараагийн ирээдүйн төлөөлөгчдийн урал байгуулагдаад хийх төлөвлөгөө одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлцэж байгаа байхгүй. Тэгээ энийг эргүүлээд нөхдүүд юу тайлбарлаж өгөх наад чинь тодтголоо гэж. Тодтгол хийж байгаа маа гэдэг. Тодтгол хийж болохгүй гэсэн бичиг аймгийн газрын албанаас нь ирчихсэн байдаг байхгүй. Тэгээд дахиад тодтгол гэж гүрийж орж ирсээр гоо нэг баяжуулах үйлдвэрийн газар оруулж ирээд л хүчээр батлуулаад явж явах жишээ нь. Энд дээр би бол асар шүмжлэлтэй хандсан. Нилээж бохимдсан. Тэгээд өмнөх одоо баяжуулах үйлдвэрийн газруудаас за сум орон нутагт яг юу хийчих гэсэн юм бэ? Тэрийг мэдээ дараагийнхаа газрыг конопор дармаар байна гэсээр бол олонхын одоо шийдвэрээр нөгөө талдаа ингээл газар зохион байгуулалтын төлөвлөгөө маань тодтгол хэлбэрээр батлагдаад явж байгаа жишээ. Таны нүдээр ер нь Дархан суманд за ойрын жилүүдэд жухам ямар ажил хийвэл зүгээр гэж ер нь та харж байгаа. Тий. Яг ер нь бол эмнэлэг сургууль цэцэрлэг гэдэг олон нийгмийн тулгымцсан асуудлууд шийдвэрлэгдэж байгаа. Соёлын төвийн асуудлууд ингээд шийдвэрлэгдэж байгаа. Тэгэхээр эргээд одоо бид нөр нэг зүйл дээр л анхаарах хэрэгтэй. Энэ үйлдвэрлэл гэдэг зүйлийг нэг ажлын байр бий болгох гэдэг асуудлыг ярих хэрэгтэй болцсон. Бид нар одоо өнөөдөр үйлдвэрлэл хийн техник ингээл нэг мундаг төсөл авангуутаал. Тэгээ хаана юу хийж байгааг мэддэхгүй ингээд алга болчиход байдаг усудаа одоо цензурдэх цаг болцсон. Ер нь одоо би ингээд сүүлдээ ингээд таньдаг болчихдгийм шүү дээ. Одоо юу гэдэг энэ хүмүүс яах болтоо гэж эргэлздэг болчих жишээ нэ. Жижиг газар учраас. Тэгээ нөгөө талдаа бол зарим усуд маань ингээд гарц гаргалгаагаа мэдхгүй, юу ихэ мэдхгүй яваад байгаа жишээ нэ. Энэ болгон дээр л айлуулах зөвлөлт туслаад хүнийхээ төлөө, хүнийхээ халаасыг одоо орлогын нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй бол би бодож байгаа. Энэ 4 жилийн хугацаанд. Нөгөө талаараа бас нэг одоо яг Дархан нутаг бол архины хамааралтай усад айгүй цөөхөн шүү дээ. Айгүй. Тэгээ архитектгүй хаан хинтийн хөтөлбөр гэж Хинтээ аймагт Оюнбаатар дарга маань засаг дарга байхдаа бас одоо энэ хөтөлбөрийг айгүй эрчимтэй явуулж ирсэн. Тэгэхээр энэ асуудлуудыг энэ төр бол бид нар үргэлжлүүлээд явуулах хэрэгтэй. Тэрнээс одоо юу гэдгийг энэ тэр намгаа хийж ирсэн одоо энийг хийж байгаагүй гэдэг. Өнөөдөр ингээд хийж байгаа сайхан ажлуудыг бид үргэлжлүүлээд явуулах хэрэгтэй байна. Би энэ хүндэтгэлтэй хандаж явахгүй бол магадгүй хөгжил гэдэг зүйл чинь энэ гэж бодчихлоо. Тэгэнгუთ би өнөөдөр магадгүй 4 жил одоо Монгол Ардын намаа хөгжүүлсэн хөгжил нь ийм өндөр гэж бодчих. Би гарч ирэнгуутаа энийг түлхэж унгаагаа дахиад ийм хийж болохгүй шүү дээ. Тийм болохоор би юу хэлэх гээд байна вэ гэхээр энэний дээр залгаад ингээд болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг энэ байгаа одоо юу гэдгийг хийцэн зүйл дээр нь бид нэр хийх хэрэгтэй болохоос биш. Магадгүй өнөөдөр Ардс намын үед хөгжлийн бодлого төлөвлөлт гэдгийг хийж гисэн бол тэр төлөвлөлтийг бид нөр мөрдөөд л явах хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш өнөөдөр тэрийг түлхэж унгангуудаа дахиад нэг төлөвлөлт гэдэг өөрсдөө ингээд тгээ зогсож байна гэдэг бол энэ байж болохгүй асуудал. Дахиад зардал, дахиад эдийн засгийн асуудал. Ерд нэг л зүйлийг бид нөр зорж байгаа шүү дээ. Энэ сум орон нутгийг хөгжүүлэхийн төлөө л явж байгаа. Энэ хөгжүүлэхийн төлөө явж байгаа үйлдэл маань өөрөө энэ хөгжлийн тушаа байж болохгүй л гэж бодож байгаа. Дархан нутгийн маань малчид төрдөө итгэж 65 өнөг хэлсэн байхгүй. Харамсалтай нь одоо энийг л хийхгүй хүч түрээд яваад идэх. Өөрийнхөө зардлаар тэр зүйлийг олж авч чадахгүй ийм төслийг бичсэн байна. Энэ бол өөрөө Монголын төрийн хамгийн том алдаа. Бид чинь нэг тендер бодлуулах юм бол төрийн албанд 10 жил ажиллах
ихэ асуулнаа гэд айдаг. Би нутаг орноо хөгжүүлж цаашаа явах хэрэгтэй болохоос би улсыг хөгжүүлнэ гэд Улаанбаатар суугаад байж болохгүй шүү дээ. За тэгэхээр үзэгч та бүхэндээ Зангиатай харилцааг нэвтрүүлэг орон нутгаас хүрж байгаа. За нийслэл Улаанбаатар хотоос 300 км зайтай Хинтээ аймгийн Дархан сумаас үзэгч та бүхэндээ хүрж байна. За тэгэхээр Зангиатай харилцааг нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ бас олон дугаар хүрсэн. За тэр болгон бол студиэс үзэгч та бүхэндээ хүргэдэг байсан бол бид хүн хөдөө орон нутагт мундаг боловсон хүчин болон сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө өөрийн одоо хүч хөдөлмөрийг зарцуулан ажиллаж байгаа залуучуудыг бид хүн дэмжин одоо энэ нэвтрүүлэгтээ оролцуулахаар бас энэ удаагийн одоо хөдөө орон нутгийн анхны дугаарт Хинтээ аймгийн Дархан сумын иргэн Батуулд гэдэг залууд бид хүн бас урилга өгсөн байгаа. Та бас урилга хүлээж аваад гэр орондоо ураад энэ сайхан хангаа дэлхийдээ ураад тий бас сум орон нутгийнхаа талаар өөрийнхөө эрхэлж байгаа ажлын талаар бас үзэгч олонтойгоо бас мэдээлэл хуваалцсан танд бас баярлалаа. За баярлалаа. Та бүгдийн ажил үйлсэнд өндөр амжилт хүсье. Тэгээ Дархан нутгийнхандаа илгээрийн анги хамгаалсан төрлөөрөө төвшин амгалан байгаарай гэж хүсье. Тэгээд. За баярлалаа. Заган байл.